Thank you, Mr. Chairman. Very welcome to Mongolia. Please feel like it's your home. Relax. You look great. Эрхэм хүндэт хурлын дарга Илка Каньярва, эрхэм хүндэт төлөөлөгчид, эрхэмсэг хатагтай ноёдоо. Одоогоос 40 жилийн өмнө Хельсинки хотноо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад хүндэс суурийг тавьж байсныг бид сайн мэднэ. Мөн одоогоос 25 жилийн өмнө Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблег үүсгэх тухай байгуулах тухай Парис хотноо ярилцж байсан. Тэгвэл яг 25 жилийн өмнө Монгол улсад мөн анх удаа ардчилсан олон намын оролцоотой сонгуул 1990 оны 7 сард болсон. Тэгээд яг өнөөдөр энэ сард буюу Монгол улс 1990 оны 9 сард анхны байнгын ажиллагаатай парламентаа байгуулж ирсэн юм аа. Түүнээс хойш монголчууд нээлттэй ардчилсан бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Мөн нөгөөтэйгөр бас бид нар сайн мэднэ. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа 30 жил Европт үйл ихтгэлцэл, зөрчил тэмцэл, ширүүн үргэлжилсэн. Үүнийг эцэс болгоход энэ бүхнийг яриа хэлцээний замаар шийдвэрлэхэд 1975 онд бий болсон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. Энэ байгууллагын гайхамшигтай тууштай үйл ажиллагааны үр дүнд улмаар хүйтэн дайн дэлхийн нийтэд эцэс болсныг бас энд хэлэх ёстой гэж ингэж бодож байна. Монголчууд бид дэлхийн ертөнцийг дайн байлдаангүй байгаасаа гэж хүсдэг. Аливаа маргаантай асуудлыг яриа хэлцээний замаар шийдэж байгаасаа гэж ингэж хүсдэг юм аа. Үүнд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамбле чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдгээ хэлье. Эрхэм хүндэт хурлын дарга Европ төв хөгжил дэвшил нээлттэй инх тайванч байдлаараа бусад твэд бусдад үлгэр дуурайл үзүүлж ирсэн. Гэхдээ одоо шуудхан хэлье, Украины нөхцөл байдал Европыг эргээд үл ойлголцол улмаар гүнзгий зөрчил рүү түлхэж магадгүй байгаад бүгдээрээ санаа зовж байгаа. Украины асуудлыг зөрчил тэмцлийн аргаар шийдвэрлэх боломжгүй нь харагдаж байна. Тэр тусмаа хориг тавих, яриа хэлцлээс татгалзах замаар шийдвэрлэх аргагүй гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Монгол улс юуны төрөнд Украинд талууд гал зогсоож Минскийн энгийн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгааг энд бас хэлье. Мөн ойрхот орнод Хойд Африкт гарч буй галтай асуудлууд Өвмэн самуун энэ цаг үеийн хүнд сорилт болсоор байна. Үүний шууд үр дагавар болох дөрвөстийн асуудал дамжирч байгааг бид бүгдээрээ мэднэ. Мөн хүн төрөлхтний оршин тогтноход аюул занал учирч болзошгүй зарим сорилтууд бий болж байна. Тийм учраас дэлхийн нийт тулгамдж байгаа иймэрхүү асуудлуудыг арай өөр өнцгөөс, шинэ өнцгөөс харахыг өнөөдөр шаардж байгаа. Хэдий ийм боловч хоёр сайн мэдээ байгааг энд хэлье гэж бодож байна. Нэг, тулгамдсан ямар ч хүн сорилтыг шийдэх боломж хүн төрөлхтний гарт байсаар байна. Бидэнд сургамж байна, шинжлэх ухааны технологийн гайхамшигт ололтууд байна. Мөн шинэ эрен үед өсөн боожиж гарч ирж байгаа Тексави нээлттэй бүтээлч шинэ үе байна. Хоёрт нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага байна. Зарим сорилт нэг твийн хүрээнээс хальж гарч байна. Энэ твд аюулгүй байдал хамтын ажиллагааны шинэ нээлттэй механизм бүрдүүлэхийг шаардаж байна. Үүнд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нийтлэг яриа хэлцээний талбар, төв дамжсан хамтын ажиллагааны шилдэг загвар, хүнд асуудалд шийдэл олоход энэ байгууллага манлайлагч нь байж чадна гэдэгт итгэж байгаа. Тэгэхээр ийм хоёр сайн мэдээ байгаа учраас олон асуудлыг цаашаа шийдэж болох байхаа гэдэгт итгэлтэй байгаагаа энд хэлье. Эрхэм хүндэт хатагтай ноёдоо. Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд инхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Мөн хүний эрх чөлөөт байдал, хуулийн засаглал, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх талаар баггүй амжилт олсон. Гэхдээ бид их хүнд замаар явж байгаа, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа гэдгийг энд хэлэх нь зөв байх. Манай орон улс орондын аливаа асуудлыг яриа хэлцээний замаар бие биеийн дотоод хэрэгт үл оролцож
хүч хэрэглэхгүй шийдвэрлэж болно гэсэн бодлогыг тууштай баримталдаг. Эдгээр нь Монгол улс байнга төвийг сахисан энхийг эрхэмлэгч нээлттэй орон байх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм аа. Энэ даваа гарагт манай засгийн газраас улс орныхоо байнга төвийг сахих статусын тухай шийдвэр гаргасан байгаа. Олон нийтийн дундч өргөн яриа хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол улс өнгөрсөн 25 жилд явуулж ирсэн бодлого үйл ажиллагааныхаа ололт амжилтыг баттгаж, цаашдаа ч нээлттэй олон тулгуурт төвийг сахисан идэвхтэй энх тайванч бодлогоо тууштай үргэлжлүүлэхээ дэлхийн хамтын нийгэмлэг улс орнуудад дахин уламжилж байгаа нь энэ юм аа. Үүнтэй давхцсан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын хурал манай улсын нийслэлд болж байгаа нь туйлын бэлэгдэлтэй бас ач холбогдолтой юм аа гэдгийг энд хэлье. Аливаа орны хууль тогтоогчд бол тухайн их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн тэр өндөр нэр хүндтэй төлөөллийг бид эх орондоо хүлээж авч байгаадаа туйлын баяртай байна. Монгол улсын энх тайванч төвийг сахисан идэвхтэй гадаад бодлогыг ойлгон хүлээн авч өргөн дэмжлэг үзүүлэхийг би та бүхнээс хүсэж байна. Бидэнтэй энэ чиглэлд манай хөрш болон найрсаг харилцаатай бүх улс орнууд, олон улсын байгууллагууд цаашдаа ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа энд илэрхийлье. Монгол улс энхийн төлөө санал санаачлах, нээлттэй байдал, идэвхтэй байр сууриа улам бэхжүүлж, урдын адил та бүхэнтэй бүтээлчээр хамтран ажиллах болно. Энхийн төлөө яриа хэлэлцээнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагааг бид үргэлж тавтаа морил гэж хэлэх болно. Туулж ирсэн, туулж байгаа бодлого сургамжаа бусдтай хуваалцахад бид үргэлж баяртай байх болно. Ингээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхааран сонссон та бүхэнд их баярлалаа.